За сайн бацгаана уу. За та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. За манай Minespec компани зүгээс одоо хэрхэн яаж хэмээх одоо шинэ цуврал видеонуудыг та бүхэнд танилцуулахаар болсон байгаа. За энэхүү цуврал видеоны одоо хамгийн эхний дугаар болох манай Facebook page дээр тавигдсан одоо пост буюу одоо гагнуурт тулгамдсан асуудлууд гэсэн нэртэй постны доор та бүхэн өөрийн одоо гагнуурын ажил, үйлчилгээ, одоо тоон төхөөрөмж, багаж хэрэгсэл за энэ бүхэн тулгардаг тулгамдсан асуудлуудаа та бүхэн манай постны доор сэтгэлдээ үлдээснээр одоо бид таны сэтгэлийн дагуу аль болох одоо оновчтой зөв хариулт, зөв шийдлийг танд олж өгөхөөр за нөхөө постод тавигдсан байна. Анхны дугаарт ирсэн сэтгэл за гагнуурын аппаратны шаталттай холбоотой сэтгэлээсэн. За гагнуурын аппарат аваад 3 сар болоод шатсан. За яагаад энэ аппарат ийм хурдан шатчих вэ гэдэг. За энэ дээр бид аль болох товчхон өөртөөхөн зүгээс хариулт өгөхийг хичээ. За гагнуурын аппарат шатах бол маш олон шалтгаан байдаг. За одоо тоног төхөөрөмжийн одоо чанарын асуудал байна. За ашигладаг орчин нөхцөл, за ажиллагааны горим, за одоо юу гэдэг буруу холболт гэдэг юм. Тоног төхөөрөмж шатах бол маш олон одоо шалтгаан байдаг. За үүнээс яг хамгийн түгээмэл тохиолддог одоо Монголд хамгийн нийтлэг байдаг одоо гагнуурын аппарат шатах нийтлэг одоо алдааны нэг бол ерөөсөө ашиглалтын горим байдаг. За энэ ашиглалтын горим нь юу вэ гэхээр одоо аппарат болгон өөрийн гэсэн одоо үйлдвэрлэгчээс одоо гаргасан хүчин чадалтай байдаг. Одоо юу гэдэг максимум ампер нь одоо 200 ампер ч гэдэг юм уу 250 ампер ч гэдэг юм уу. За үйлдвэрлэгчээс бол аппаратыг үйлдвэрлэхдээ за тухайн аппаратыг ашиглаж болох одоо хамгийн дээд чадлын хүрээнүүдийг тогтоож өгсөн байдаг. За энэ чадлын хүрээ буюу ашиглалтын гормыг одоо зөрчснөөр аппарат маань одоо шатах. За одоо юу гэдэг хамгийн ихэндээ бол нэг тохируулга алдагдах ч гэдэг юм уу те жижиг эвдэрлүүд гарч болно шууд яг нь шатах бас боломжтой. За ийм одоо алдаанууд гарч эхэлдэг байна. За энэхүү за хэвлээ энэ аппаратыг бас харъя. За энэ бол MP-ийн энэ Minark 180 гэдэг аппарат байна. За энэхүү аппаратыг онгойлгож үзье. За энэ бол аппаратны маань үндсэн main board байна. За энэхүү аппарат маань бас ашиглалтын горим зөрчиж одоо аппаратыг хит өндөр ачаалалд оруулснаар одоо шатсан байгаа аппарат. За та бүхэн харж байгаа бол энэ main board-ны үндсэн платууд ингэж плат шатсан байна. За энд капаситор шатсан байна, энд диодууд шатсан байна. За арын board ус ингэж хайлж шатсан байна. За энэ main board-ийн гэмтэл бол хамгийн том гэмтэл. Одоо энэ бол бүхэл бүтэн main board-ыг бүр тэр чигтэн солихоос өөр одоо засвар авах боломжгүй болчдөг юм тохиолдол. За зөвхөн main board гэлтгүү одоо энэ аппаратны тоног төхөөрөмжийн дотор байгаа эд ангиуд одоо энэ трансформатор, шулуулагч гэдэг юм те бүхэл эд ангиуд одоо ачааллын гормыг хэтрүүлж аппаратыг хит ачаалснаар шатах боломжтой. За ийм гэмтлүүд аппаратанд тохиолддог байна. За тэгэхээр бид нэр юун дээр анхаарах ёстой вэ гэхээр за зөвл энэ шинэ аппаратыг харчих. За аппарат болгонд за үйлдвэрлэгчээс өгсөн зааварчилгаа гэж. За энийг бол аппаратны одоо үйлдвэрлэгчийн зааварчилгаа буюу ерөнхийдөө шошго гэж нэрлэдэг. За энэхүү шошгон дээр маш олон төрлийн мэдээлэл агуулдаг. Тухайн аппаратны талаар бүхий л мэдээллийг агуулсан байдаг. За үүний нэг нь бол энэ duty cycle буюу энэ ажиллагааны гормын талаар мэдээллийг агуулждаг. За жишээ энд одоо 30, 60, за 100 гэсэн одоо перцентээр илэрхийлсэн байна тий. 30%, 60%, 100%. За хэдүүлээ 100% гэх. За 100%-ийн доор 115 ампер гэсэн. За энэхүү аппаратыг та хэрвээ 100% буюу тасралтгүйгээр ашиглах бол за тасралтгүй ер нь бол 10 минутын турш гэж явдаг. За тасралтгүйгээр 10 минутын турш ашиглахаар бол таны тохируулж болох дээд гүйдэл ерөөсөө 115 ампераас хэтэрж болохгүй гэсэн. За 60%-тайгаар буюу 6 минут ажиллаулаад 4 минутаа аппаратыг одоо хөргөөж ажиллуулах юм бол за энд бичсэн 140 ампер хүртэл гүйдэл тохируулж болно гэж. За 30%-аар ашиглах юм бол та хамгийн дээд ампер буюу 170 ампераар энэхүү төхөөрөмжийг ашиглаж болно гэсэн. Ерөөсөө 3 минут ажиллаулаад 7 минут аппаратыг хөргөх шаардлагатай.
За энэ ажиллагааны энийг бол duty cycle буюу ажиллагааны горим гэх нь. За энэ үйлдвэрлэгчээс өгсөн энэ горимыг зөрчилгүйгээр ажиллах нь хамгийн чухал. Ерөөсөө гагнуурчин аппарат авлаа. Аппаратаа ашиглахын өмнө заавал яг ажиллагааны горимыг харах хэрэгтэй байна. За тэгээ энийг дагаж мөрдснөөр аппарат нь байна илүү урт удаан хугацаанд одоо найдвартай одоо ажиллах боломж нь бүрдэж ирдэг байна. За ингээд та бүхэнд анхаарал хандуулсан баярлалаа.